асуудлууд авч байгаа учраас ганц зарим юм товчлон асуучих. За нэгдүгээр гадаад яамнаас яг энэ Евразийн чөлөөт худалдааны төр хэлцээрт ороход ямар байр суурь илэрхийлж яг энэ гэрэн дээр ямар тодорхой саналууд өгж исэн бэ гэдгийг тодорхой хариулт өгөөж. Хоёрдугаарх нь ягаад энийг асуугаад нөхөр 2016 онд Японтой чөлөөт худалдааны хэлцээр хийгээд манайхаас экспортлох бүтээгдэхүүн байгаагүй байхгүй юу? Яг л тэдний стандарт нийцэх бүтээгдэхүүн бидэнд байгаагүй. Тэгэхээр яг одоо энэ Евразийн 5 улс руу бид нар ямар нэгэн байдлаар зах зээлээ тэлээд өөрсдийнхөө үйлдвэрсэн бүтээгдэхүүнийг экспортлоо гэхэд стандартын зөрүү хэр байгаа энэ улсуудтай. Манай бүтээгдэхүүн шууд энэ 5 улсын стандартыг хангаж байгаа юу? Энэ дээр хийсэн судалгаа байгаа юу гэдгийг бид гадаад явнаас хоёрдугаар худалдаа аж ахуйн танхим дэмжиж байгаа гэдэг байр суурь илэрхийлж байна. За дэмжиж байгаа бол та нар хоёр зөвлөгөө байсан гэж би сонслоо. Судалгаа авсан уу? Авсан бол хичнээн аж ахуйн нэгжүүдээс яг энэ чиглэлийн 375 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг хэдэн аж ахуйн нэгж байгаад тэднээс хэдээс нь хэдэн удаагийн судалгаа нэгтгэгдсэн бэ гэдэг асуулт. За 3 дугаарх нь энэ Евразийн чөлөөт худалдааны хэлцээрт орсон 5 улс хоорондоо төлбөр тооцоогийнхын 75 орчим рублээр хийдэм бэ. Тэр манайх рублээр хийх юм уу, доллараар хийх юм уу? Энийг бас тодорхой хариулаад өгч ийм 3 асуулт. За энэ Евразийн эдийн засгийн холбоотой байгуулж байгаа чөлөөт худалдааны төр хэлэлцээрийн хүрээ бол барааны тодорхой хэмжээний хязгаарлагдмал жагсаалтаар хязгаарласан үйлчлэгээний болон бусад салбаруудын асуудлыг огт хөндөөгөө төлбөр тооцооны валютыг бас тухайлан зааж өгөөгүй. Яг гадаад худалдаа эрхлэгчид хоорондоо тохиролцож байгаа тэр хэлбэрээр явж байгаа. Гадаад харилцааны яам олон улсын худалдаа эдийн засгийн газрын захирал үзээ сайхан байна. Манай гадаад харилцааны яамнаас хэлцээрийн төсөл дээр бол холбогдох саналуудыг тухай бүрт бол өгж явсан байгаа. Хамгийн сүүлд бас 24 оны 10 сарын 29-ны энэхүү саналыг би танд товчхон дурдъя. Олон улсын гэрээний тухай хуулийн заавал сойрхон батлах олон улсын гэрээний тухай хуулийн процедурыг дагах мөн одоо монгол хэлнээ орчуулж төрийн захиргааны төв байгууллагууд орчуулгыг одоо хянуулах хэлцээрийн нэршлиг нэг талдаа гарах мөн одоо бас дэлхийн худалдааны байгууллагын тариф худалдааны ерхий хэлцээрийн 11-р зүйлийн дагуу бол худалдааны альва хориг хязгаарлалтыг хэрэглэхгүй байлгах одоо энэ зохицуултыг хэлцээний түвшинд оруулах мөн одоо бас Монгол улсын ерөнхийлөгчийн санаачлагаар хэрэгжиж байгаа хүнсний аюулгүй байдлыг хангах мөн цагаан алт хөтөлбөрийн хүрээнд одоо хэрэгжиж байгаа энэ хөтөлбөрүүдийг бол бараа бүтээгдэхүүнүүдийг хэлцээр заавал тусгах мөн одоо бас гарлал үүслийн дүрм дээр бол Монгол улсаас гарлал үүслээ бараа бүтээгдэхүүний хэмжээг бол 40 хүртэл хуваар байх зэрэг одоо хилцэн тохирох асуудлуудыг бол бид нар санал хөргүүлсэн байгаа. За танхимаас нийтдээ ер нь нөгөө чөлөөт худалдааны хэлцээр эдийн засгийн иж бүрийн түншлэлийн асуудлаар хоёр хэлцүүлэг Евразийн эдийн засгийн төр хэлцээрийн төслөөр бол нэг том хэлцүүрэг тэгээс салбарын те одоо жишээл танхимаас бол бид нар үндэсний үйлдвэрлэгч гол одоо экспортын бүтээгдэхүүн болох 3 одоо салбарт хамгийн чухал одоо ач холбогдол өгчтэй энэ дээр ажиллаж байгаа. Нэгд нь бол мэдээж хэрэг махан бүтээгдэхүүн, хоёрдугаарт бол арьс ширэн бүтээгдэхүүн, гуравдугаарт бол цагаан алт байгаа. Тэг өөрөөр ноос ноолор болон ер нь нөгөө малын гаралтай бүтээгдэхүүн. За тэгээд бид нар бол сүүлийн хугацаанд нийтдээ яг нөгөө манай томоохон болон те дунд жижиг одоо бизнес эрхлэгч экспортлагчдын нийтдээ 500 гаруй аж ахуйн нэгжээс санал нэг бүрчлэн авсан байгаа. За танхим нь угаасаа нийтдээ 6500 гаруй гишүүнтэй. За үүнээс энэ 500 гаруй аж ахуйн нэгж экспортлагчдаас бол бид нар 250 За танхимаас тэгэхээр тодруулчих. Тэгэхээр тэр 375 төрлийн бараа бүтээгдэхүүнийг Монголд үйлдвэрлэдэг байгаа аж ахуйн нэгжүүдийн 500 гаруй төлөвлөлтийг уулзуулаа бүгдээрээ дэмжсэн гэж та хэлж чинь зөв үү те? За эхнийх нь хоёрдугаарх нь төлбөр тооцооныхон одоо валютыг тохироогүй бол төлбөр тооцоогоод рублээр хийнэ гэвэл яах вэ? Ягаад энийг асууад өнөхээр энэ Евразийн чөлөөт худалдааны хэлцээрд орсон нэгдсэн улсууд чинь нийт 75% рублээр хийдэм биш те? Рублээр. Тэгэхээр манайхыг бас дахиад ингээд төлбөр тооцоо рублээр хийнэ гэвэл яах вэ? Энэ дээр ингээд тодорхой заахгүй өргөчхөр энэ чинь л эрсдэл биш үү? Тэгээ би гадаад явнаас дахиад тодруулъя. Зүгээр яг процедур дээр нь оролцсон гэж чинь яг энэ гэрэн дээр нь яг тусаалan саналууд өгөөд явсан юм зүйлүүд байгаа мó? Одоо яг энэ заалтууд, энэ бүтээгдэхүүнүүд гэсэн юмнууд дээр процедур дээр биш.
За шижрэг шүний нэмэлт асуултанд хариулъя. За нийтдээ би хэлсэн 500 аж ахуй нэгжээс 250 бараа бүтээгдэхүүн гол чагсаалтыг бол бид нар гаргаж өгсөн байгаа. Гол нь дэмжих. Эргээд энэ дээр бол нэг 3-4хэн одоо бараа бүтээгдэхүүн дээр асуудал байсан те. Нэгдүгээрт бол өндөг байсан, хоёрдугаарт буудаа, гуравдугаарт арх болон амуугаар эсгсэн пи буюу шараа арх, дөрөвдүгээр нь тамхи те асуудал. Тэм учраас энэ дөрвийнхээ асуудлыг бол бид нар эдийн засгийн хөгжлийн яам эргээд бид нар бас Евразийн эдийн засгийн комисстэй бас уулзсан. Эргээд танхимаас нөгөө эдгээр 5 улсынхаа худалдаа аж ахуйн танхимуудын одоо дарга нар холбогд одоо улсуудаа уулзаад бид нар саяны одоо эцэлсэн те сүүлийн хөлбөр дээр бол яг аж ахуй нэгж байгуулагдахаа одоо саналаар 8 барааг хасаад 23 одоо бараан дээр бол өөрчлөлт оруулсан байгаа. За тухайлбал одоо өндөг дээр те бид нар квот тогтоож байгаа. Эргээд зөвхөн нөгөө тариф дээр 25% хөнгөлтүүд нөгөө бусад бараан дээр өгж байгаа. Онцгой албан дотор бид нар бол хэвээр байгаа. Тэгээ өндөг дээр бол жишээл одоо нийт 8 одоо аж ахуй нэгж байгаа. Эдгээрт эргээд импортлох буюу Евразийн эдийн засгийн холбооноос орж ирүүлэх тэр импортлагч эрхийг олгохоор бол бид нар ийм шийдэлд орсон байгаа. Тухайлбал те. За төлбөр тооцоон дээр рублээр 75% нь явдаг юм байна шүү дээ. Одоогийн холбооны гишүүдийн хооронд Монголд ингээд тодорхойгүй байрлах нь эрсдэлтэй биш үү гэж асуулт асуусан шүү дээ. За тэгэхээр энэ олон улсын гэрээнд бас гэрээний чөлөөт байдлын зарчим гэж байгаа. Иргэд аж ахуй нэгжүүдийн хооронд хийж байгаа хувийн хвшил хоорондын гэрээг энэ олон улсын хэлцээрээ шууд хатуу зааж хязгаарлал зохицуулах боломжгүй байгаа. Шижрэг гишүүний асуулт нэмэлт хариулт өгье. За бидний хувьд бол зөвхөн процедур биш хэлэлцээний одоо бас сүүлийн раунд буюу Москвад ганц бүр сайдын ахалж явсан ажлын хэсгээр бас орж ажилласан байгаа. Тэгээд тухайлбал ямар саналууд өгсөн хэрэг төслийн 5 дугаар зүйл дээр экспортын дотортой холбоотой зохицуулалтыг төслийн 8 дугаар зүйлд түрүүн хэлсэн 20 тонн хязгаарлалтын арга хэмжээ төслийн 28 дугаар зүйлийн 3 жилийн хугацаатай үйлчлэх хугацааны асуудлыг төслийн 28 дээр мөн одоо бас 6 сарын дараа хүчингү болохоор энэхүү одоо хэлзээрийг хэрхэн туслах талаар процедур зэрэг саналуудыг бол тодорхой өгсөн байгаа. За миний нэг асуултанд хэн ч хариулсангүй. Нөгөө бусад 5 улстай чинь стандарт нийцэх юм уу манад бүтээгдэхүүн дотоод үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнүүд хийж байгаа буцаад экспортлоход. Ягаад тэгэхээр Япон руу бид нэр зөндөө экспортлгээд маш олон дээж явуулсан ч тэдний стандартыг хангаагүй байхгүй. Хангаагүй болохоор бид нэр экспортлж чадахгүй. Тэгээд зөрүүлээд Японы манай стандарт хангацдаг учраас тэднийхээс авж байгаа импорт нь 1.8 тэрбум доллар бол нэмэгдсэн. За энэ дотор мэдээж автомашин дийлэх хувийг эзлэх байх л та. Гэхдээ 1.8 тэрбум доллар 400-аас 1.8 тэрбум бол нэмэгдсэн. Тэгээ манайхаас үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүнүүд энэ 5 улсын стандартыг хангаж чадж байгаа мó энэ дээр харьцуулсан судалгаа байгаа юу? Энэ дээр хэн ч хариулсан. За шижрэг шүний нэмэлт асуултанд хариулъя. За үндэсний танхим нь бол яг одоо салбарын одоо яамд те засгийг төлөөлөөд ерөн экспортын барааны бүх гарал үүслийн гэрчилгээ те certificate of origin хоёрдугаарт бол экспертиз магадлан итгэмжлийн гэрчилгээг бол олгож байгаа. Өөрөлд стандартад хангасан байна уу үгүй юу те. Тэм учраас бид нар бол түрүүн хэлсэн те нийт одоо 200 одоо бараг 80 одоо бараа таваар нь бол бүрэн одоо хангаж байгаа. Өөрөлд угаасаа одоо экспортлж байгаа барааны жигсаалт орсон байгаа гэсэн үг. Энэ 367 жигсаалт дээр. Эргээд сая 12 дугаар сард бол үндэсний танхимаас бол энэ Евразийн одоо эдийн засгийн холбооны одоо төр хэлцээр бэлтгэхэд бид нар Орсын гайлтаа бол протокол байгуулсан байгаа. Нэгдсэн системд нь орох, эргээд стандартыг хангах. Хоёрдугаарт бидний үндэсний танхимын санаачлагаар бол шадар сайд амар би энэ Евразийн хэлцээрийн тухайар гадуур айхтар болгоомжлол айхтар ухаалаг мэдээллүүдийг аюул их харж байна. Гэхдээ жоохон тийм зүгээр би арчилсан намынхандаа жишээлбэл хэлж байгаа. Арчилсан нам одоо жишээлбэл нэг хөршөө үүсгдэг нам байж болохгүй шүү дээ. Тэгэх юм бол энэ хөршийг дэмждэг нам гэдээ төрчвөл бид яах юм? Тэгээ тэрнтэйгээ хэрүүл хийгээ суугаад байгаа.